үнэнч чих бодлогч нэвтрүүлэг эх орондоо хүрэлцэн ирээд байна. Аливаа нэг зүйлийн харагдах бүхэн үнэн байдаг. Нүдээр харсан бүхэн үнэн байдаг. Энэ болгоныг энэ нэвтрүүлгийнхаа сэдвт хөндөж, энэ болгоныг үзэгч олондоо таниулан мэдрүүлэхээр энэхүү нэвтрүүлгийг эхэлж үедээ тун баяртай байна. Учир юу гэвэл энэ нэвтрүүлгийн мөн чанар нь тухайн улс орон, тухайн миний эх оронд юу сайхан харагдаж байна, юу засмаар байна, юуг бид 21-р зуунд илэрхийлэл болгон ард түмэндээ таниулмаар байна гэдгийг л нүд үнэнч чих бодлогч нэвтрүүлгээр тодтогхон харуулж байгаа байлээ. Анхны нэвтрүүлгээ бүгд найрамдах Солонгос улсад хийсэн, хоёр дахь нэвтрүүлгээ Америкийн нэгдсэн улсад хийсэн. Ингээд улс орон болгоны танин мэдхүйг, улс орон болгоны тэр нийгэмдээ үйлчилж байгаа үйлчлэгээ болгоныг нь эрхэм үзэгчдэд үзүүлж, тэндээс сэрэмжлүүлэх зүйл байна, зөвлөгөө өгөх зүйл байна, зөвлөгөө авах зүйл байна, танин мэдхүй. Тэнд наандаж ихэтэл нийтийн унаан дээр, наандаж ихэд зам харилцаан дээр, наандаж ихэд хүний ёс суртахуун, хууль эрх зүй, тухайн орны хууль эрх зүй хүндээ яаж үйлчилдэг, эннийхээ үр дүнд хүн яаж эрх үүргээ мэддгийг гэдэг тал дээр нь энэхүү нэвтрүүлгийн ноён нуруу тогтож байгаамаа эрхэм үзэгчтэй. Ингээд нүд үнэнч чих бодлогч нэвтрүүлгийнхаа эрхэм зочин болгоныг танин мэдхүйтэй уулзуулж, танин мэдхүйгээр таниулж байгаадаа чин сэтгэлээсээ баяртай байна. Энэ удаа нүд үнэнч чих бодлогч нэвтрүүлэг эх За нааша яг энэ замаараа яваад энэ шиг өнгөрөөд явчих. Okay, good job. За би таяр За тэгээд PCR гэдэг чинь одоо яадаг механик шинжилгээ юм уу эсвэл машин инженер автоматар үздэг шинжилгээ юм уу? За энэ болохоор тусгай тийм аппаратаар үздэг шинжилгээ, молекул генетикийн шинжилгээ гэж явдаг. Хүний одоо амьтны ямар нэгэн амьд биетэнд удмын мэдээлэл гэж нэг байгаа гэдэг шүү дээ. Одоо эс хүн чинь ер нь л үйл ажиллагааны амьд биетийн хамгийн жижиг хэсэг чинь эс гэдэг байгаа тийм. Эсийн чинь дотор бөөм хүн гэдэг юм дотор одоо бөөм дотор удмын мэдээлэл хадгалагдчихэдэг. Одоо хард диск маягийн тийм удмын мэдээлэл. Тэр удмын мэдээллийг нь л үздэг шинжилгээний арга гэж ойлгож болно. Тэгэхдээ юуны вэ гэхээр хвчлэн халдварт өчөө хүний биед үүсэж байгаа халдварууд гаднаас халдварлаж орж байгаа бактери болон вирус халдварууд, мөөгцрийн халдварууд, энэ халдваруудыг бүгдийг нь үзнэ. Энэ шинжилгээний аргыг л PCR-ийн шинжилгээ гэдэг. Вирусыг ч үзнэ, нянгч үзнэ, мөөгцөрч үзнэ. Ер нь бүх л амьд биетийг ихэнх нь л үзэх боломжтой.
Энэ шинжилгээний арга. Тэгэхээр энэ шинжилгээ маань бол наривчлсан одоо нэлээд юм нарийн шинжилгээний арга байх нь. Манай тохиолдолд бол яг эрчүүд дээр шээс бэлгийн зам тохиолддог одоо нөгөө бэлгийн замын халдварууд байгаа шүү дээ. Бэлгийн замаар дамжих халдварууд, тэр дундаа бэлгийн замаар дамжих архаг халдваруудыг тодорхойлдог шинжилгээ. Удаан хугацаанд явдаг шинж тэмдэг муутай явагддаг халдваруудыг тодорхойлдог. Ийм халдварын шинжилгээ. Яг бэлгийн замын халдварын маань одоо хоёр халдварыг л бид нар хуучны мазок буюу смир тест шинжилгээний аргаар онцлох боломжтой. Бусад халдваруудыг яг халдвар нь тэр ямар халдвар гэдгийг нарийн тодорхойлох шинжилгээ бол PCR-ийн шинжилгээ. Тэрээс мазокын шинжилгээ маань бусад халдваруудыг тодорхойлж чаддгүй. Ийм жоохон сул талтай байдаг. Тэгээд PCR-аас өшөө илүү наривчлалтай шинжилгээ гэж байх уу эсвэл байна. Ер нь бол шинжилгээний олон аргууд байгаа л ELISA гэдэг өөр аргуудаар шинжилдэг. Гэхдээ PCR маань одоо халдваруудыг тодорхойлох хурд хувцалсан маш нарийн одоо real time PCR-ч бүр 97-98% магадтай байхгүй. Ийм өндөр магадтайгаар маш хурдан нарийн үзэж байгаа арга нь ер нь PCR байгаа. Удаан хугацаанд удаан судалгаа шинжилгээний ажилд хэрэглэгддэг өөр шинжилгээний аргууд байгаа, урт хугацаанд хийдэг гэдэг аргууд. Ер нь бол хамгийн оновчтой арга нь одоогоор PCR-ийн арга байна. Монголд тэгээ одоо яг одоогоор хэдэн төрлийн халдварт өвчнийг PCR-аар яг шинжилж байгаа. За одоо Монголд бол халдварууд яг бүгдийн дарааллаад ингээд толвол нэг 21-ээс 24 төрлийн ер нь 24 төрлийн халдваруудыг үзэж байна. Энд нь бол нян орж ийн, мөөгөнцөр орж ийн, бэлгийн замын хувьд шүү дээ. Бэлгийн замын халдварын хувьд вирусүүд орж ийн. Ер нь бол шинжилгээний одоо PCR-ийн шинжилгээний хувьд бол дэлхийд дээр маш олон хэдэн зуун бактери, вирусны мөөгөнцрийг үздэг. Шээс бэлгийн замын хувьд, бэлгийн замын халдварын хувьд бол үзэж байгаа аргууд бол хамгийн дээдл нь 24 төрлийн ямыг үзэж байна. Шээс бэлгийн замтай холбоотойгоор ургийн гажиг үүсэх боломжтой, их хөвлөдөх урагт нөлөөлөх боломжтой вирусүүд ч гэдэм үү, умаа үзүүний хорт авдар үүсэх нөлөөтэй вирусүүд гэгчээ энэ нянгууд, халдварууд энэ бүгдийг үзэж байгаа нь ер нь тэр 24 орчим тооны юм үзэж байна да. Тэгээ монголчууд энэ шинжилгээний талаар хэр их мэдээлэлтэй байдаг бол хэр идэвхтэй энэ шинжилгээг өгдөг бол урьдчилсан сэргийлсэн байдлаар өгч чадчихэв үү? Чиний хувьд одоо хэзээ мэдсэн? Би түрүү жилийн сүүл 12 сар март үзсэн. За яг энэ шинжилгээний арга бол Монголд орж ирээд бас тодорхой хугацаа өнгөрцөн. Яг шин шинжилгээний арга бол биш. Яг real time-тай бүрэн бүтэн автомат юм нарийн шинжилгээний аппараттай энэ шинжилгээний аргаар үзэж байгаа энэ арга маань Монгол дэлгэрээд бас яг удаагүй байна. Бас цөөхөн газар үзэж байна. Ерөнхийдөө нэг тоотой 4-5 газар л үзэж байгаа шиг байна. Энгийн PCR-ийн аппарат, энгийн PCR-тай газрууд бол бас нэлээд их байна. Бараг 20 тонны имлэг байна уу? Тэр шахуу тооны имлэгүүд бол байна. Яг ер нь бүрэн автомат яг үнэн махтай шинжилгээ гарч байгаа газрууд бол нэг 4-5 газар л ерөнхийдөө байна яг PCR-ийн шинжилгээний хувьд. одоо тэр нэхэр ялгаатай гэсэн үг сайн мүү? Ялгаатай. Энгийн PCR маань нөгөө real time-тай PCR яг бүрэн автоматын сүүлийн PCR-ийн нарийн аппаратуудаас болохоор арай гар ажиллагаа орох давхар хүний оролцоо ороод гар ажиллагаа орох, хүний оролцоо орох шинжилгээний аргаас хамаарат алдах магадлал нь ихсчдэг. Тэр алдааны хувь нь арай өндөр байдаг. Сүүлийн аппаратууд манад алдааны хувь нь бол их бага болцсон гэж ойлгож байна. Тэгээ дох BC вирус эднийг нэг цуснд үзээд байдаг шүү дээ. PCR-аар бас үздэг үү? Яг дох BC эдэрийг одоо нэг хурдан хугацаанд түргэвчилсэн журмаар байна уугүй юу гэдгийг үзэх шаардлага гарсан. Тэгээ анагахан бол энэ хурдвчилсан сорилын тестийн аргыг бол гаргаж ирсэн. Тэгээ тестээр хурдвчилсан үзчихэд цаашаа наривчилж үзэх арга нь бол PCR шинжилгээ. Бас дох дээр бол өөр аргуудыг хэрэгэлдэг. BC вирус дээр бол яг тодорхойлоод одоо хүмүүс нэг тоолох гэж яриад байгаа шүү дээ BC вирусыг. Тоолох шинжилгээ нь бол PCR-ийн арга. Энгийн яг илрүүлэх шинжилгээ нь бол энгийн тестийн аргуудаар эхэлж оншилж байгаа. Маш хурдан хугацаанд арай хямдхан зардлаар онцлох арга нь баггүй. Цаашаа дэлгэрүүлээд явах арга нь болохоор PCR-ийн шинжилгээ байдаг. Тэгээд за шинжилгээ өглөөхэд яг хэдийн хугацааны дараа хариу нь гарах вэ? За шинжилгээний хувьд бол
ер нь хугацааны хувьд бол нэг өдөртөө багтаж гардаг. Нэг өдөр хагас нөгөө шинжилгээний материалаа бэлдээд тэр нэг удаа уншихдаа нэлээд олон шинжилгээнүүд уншдаг байхгүй. Тэр шинжилгээнийхээ одоо багцыг бүрдүүлээд ингээд аваад ер нь нэг шинжилгээгээ өгөөд маргааш нэг өдөр хагастай л болд юм да ярин шинжилгээ маань. Ерөнхий яг шинжилгээ хийгээд яг үйл явц маань бол хагас өдрөл бол маш хурдан хийгддэг. Яг одоо хүмүүстэй хэлэх тодруулаад хэлэх хаана яг очиод өгч болов халдварт гэх үү одоо. За одоо яг PCR өгж байгаа газрууд бол халдвартын эмнэлэг байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв байна. Манай эмнэлэг дээр ирээд ирчүүд маань энэ шинжилгээ өгж болно. Манай хард дэлчгээд эрхтэйчүүдийн эмнэлэг байгаа. GIAS төв гэж байгаа. GIAS гэж бид нар ярьдаг те. GIAS төвийн лаборатори дээр бас real time та PCR шинжилгээг авч байгаа. Grand Prix гэдэг эмнэлэг дээр бас авдаг. Энэ бишээс бэлгийн замын халдварын шинжилгээнүүд авдаг газар. Энэ хэдэн лабораториуд маань одоогоор энэ шинжилгээг авч байна да. Тэгээд энэ чи яадаг вэ? Үн ханш хүү имийн даатгал матгалаар явд юм. Тэгээ одоогоор яг манай хувийн эмнэлэг, хувийн лабораториуд төр чинь нийгмийн даатгалд хамрагдаж чадаагүй байна. Эрүүл мэндийн даатгалд ч эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадаагүй байна. Манай одоо хувийн амбулатори явуулдаг үзлэг хийдэг жижиг эмнэлгүүд маань бол яг үзлэг хийлгээ шинжилгээ авсны төлөө эрүүл мэндийн даатгалаас мөнгө өгдөг учраас даатгалд ороогүй явж байгаа. Цэвэр тухайн хүн өөрийнхөө мөнгөөр хөчлүүлж байгаа. Альч газар тийм. Тэгээ PCR-ийн шинжилгээ маань ер нь л дэлхийн одоо PCR шинжилгээний ханштай харьцуулахад бол их хямдхан байгаа Монголд. Яг Монголын яг дундаж одоо лабораториуд ойролцоол үнэтэй байна. Хоорондоо нэгнээс их үнэтэй явцсан ч гайгүй байна. Их хямдхан байгаа ч гайгүй. Бүгд л нэг дундаж үнэтэй. Гэхдээ дэлхийн ханшаас бол хамаагүй хямдхан байгаа. Бид нар яг тэгэд арай хямд үнээр л хийж ин гэсэн үг л эрүүл мэндийн салбар нь. Энэ одоо энэ хувийн лабораториуд энэ халдвартаас өөр газрыг коронавирусыг шинжлэх боломжтой юу? Энэ PCR. Боломжтой. Энэ яг одоогоор тэр одоо PCR-ыг коронавирусыг илрүүлэх кит гэж ярьдаг. Тэр юм гаднаас судалж аваад яг юу хийх онцлогоо хийх юм бол боломжтой. Одоогоор энийг бол яг хувийн лабораториуд бол зөвшөөрөөгүй байна. Хувийн лабораториуд зөвшөөрлийн өгөөгүй байгаа учраас тэр энэ байдал бол бүрэн боломжтой. Шээс бэлгийн замын халдвар би түрүү ярьсан шээс бэлгийн замын халдвар танд ямар нэгэн байдлаар зовөр илэрх ийм нөхцөл байдал гарах юм бол зүгээр энгийн шинжилгээ чил смертес мазоки шинжилгээ өгөөл орхичих биш. Энэ маань онцлогооны хувь боломж нь харьцангуй бас бага байдаг учраас ямар нэгэн эрсдэлтэй танд эвгүй зовөр гарах. Бүр зарим халдварууд зовөргүй олон жил явдаг. Түрүү уучраа гимтэж явдаг. Огт ямар нэгэн зовөр мэдэгддэг. Ийм халдварууд байх эрсдэлтэй учраас та ямар нэгэн байдлаар эрсдэлтэй харилцаанд орсон юм уу? Шээс бэлгийн замын асуудал үүсэж байгаа бол PCR шинжилгээ ерэн заавал өгж заншаач. Уул нь 3 удаа өгöd батлах нь бол тэр хүнд хамгийн найдвартай арга. Гэтэл яг PCR шинжилгээг манай бол өвчтнүүд 3 удаа өгөх тохиолдол бол маш бага, бараг байхгүй шахав. Нэг удаа өгөл онцлогоо хийлгэждэг. Тэгээ бид нар бүр дараа нь өөрснөө уццаж араас нь нэмж ингэж оруулж өгдөг байхгүй юу. Тэр чинь нөгөө хүний өвчний төвх тодорхой байх тусмаа эмч
нөгөө нэг тодорхой ойлгомжтой. Нөгөө нэг одоо яг дүгнэлттэй юм тийм ээ. Гэтэ мэдээж чи онлайн учраас 100% хийхгүй шүү дээ. Зүгээр ер нь ерөнхийдөө иймэрхүү байна гэх тийм. Тэгээ тэрэн дээр чи одоо тэр асуумжнууд дээр нь жишээ нь ямар төрлийн юм уудаг вэ гэхэд л шүү дээ тий. Ингээд нэг 2 3 юм бичээд хэдийн хугацаанд уудаг байсан, хизэнээс эхэлж уудаг байсан гэдгээ бүр одоо тэр мэдчихлээ ингээд яг асуултаа сайн уншаад аюу сан бүглэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ тэрийг бол ерөөсө дандаа тэрийг тэгэхээр чи хүн чинь нөгөө тэрийг болгон санахгүй шүү. Ер нь хэдэн сард яаж юм уулаа, яалаа, ямар ч байсан өвдсөн чухам ямар имийг яаж авлаа, эмчийн бичигтэй авлаа, эмчийн бичиггүй авлаа гэдэг. Одоо манад нөгөө эмчийн бичигтэй бичиггүй гэл ингээд бөө шууган болоод байна шүү. Тэгэхээр яг тэр хүн санахгүй тохиолдол яадаг юм бол. Гэхдээ яг тэр чинь нэг тэгэж нөгөө юу яг л тухайн өөрөө өвчтэй юм чинь нэг зориулсан гэсэн баг юм байхгүй шүү. Тэнд бол юу яаж юм чи одоо жишээ нь тийм ингэж сууж байгаахгүй урд нь хагалгаанд орж байсан уу гэж сууж байгаа. Тэгэхээр за тэгэнгүүт орж байсан уу гэхээр одоо нэг тэр чинь олгооч байсан хагалгаа байна шүү дээ. Тэгээд орж байгаагүйгээ биччихдэг. Тэрийг мартцсан ч гэдэг юм уу. Тэгэхээр чи нөгөө хагалгаан дээр гэхээр чин жишээ нь одоо тариа хийх гэхээр нөгөө одоо юу гэдэг вүлээ нэг аспирин гэл ингээд таарахгүй маргаа тэрийг чинь мэдэх гэж юм байна шүү дээ. Тэгээд яг уу тийм энэ хүн урд нь хаалганд орж исэн юм би хаалганд орж исэн бол одоо яажсан бол ямар имжид хийж байгаа бас хэрэгтэй байхгүй зүгээр сонсоод бол нэг энгийн юм шиг мөтлөөсөө яг үнэндээ тэр хүний анкетнаас ч хамгийн гол юмнуудыг бас хардаг байхгүй шинжилгээтэй давхар харьцуулж харна л тэр дэвтрээс анги нөгөө нэг асууж чаддаг шүү дээ тэрийг бид нэр урьдчилж асууж байна л гэсэн үг яг л тийм юм байна те эм чи яа асуудаг шиг ингээд бүгдээ тэгдгүүнлээ тэгээ заримд чинь ялаа эсгэж ингээд тэр үйл яваад байгаа юм байна те яг бичлэлээр болохоос шүү тийм үү би бас нэг юм нэмэлт хэлжээ. Одоо ингэдэг байхгүй юу? Хүмүүс шууд ирээд имлэгт ингээд ирэхээр ингээд хуурай өөрснөр өөрийгөө өөрснөө нэг аялын визээс ч юм уу ингээд ороод ирлээ шүү дээ тий. Орж ирэнгүүтээ нөгөө нэг гадаад харилцаагаар дамжихгүйгээр яг хөө мэдээж өөрснөө ингээд шууд ингээд энд байгаа 50-ны иргэн шиг очиод очор аваад үзүүлэх болно. Тэр нь харьцангуй мэдээж үнэн хямд. Гэтэл тэр хүн биш дээ тий. Асар их цаг хугацааг алдчихж байгаа гэдгийг ойлгохгүй. Ойлгодгоо нэгдүгээр тэр чинь одоо жишээ нь одоо за өнөөдөр эмчтэй үзүүлэлээ маргааш нь эмчин дахиад үзэн гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Гадаад харилцаа тий. Тэр чинь одоо 14 хоногийн дараа ирж хариугаа сонсч тий. 7 хоногийн дараа ирж хариугаа сонсоод дахиад шинжилгээ хийх бол тэр шинжилгээнүүд ингээ хуваарлагдаад ингээд айгүй удаан цаг хугацаа алдна. Тэрэнд чинь хоол унд байр орон сууц гэдэг ингээд өчнөө ингээд юу цаг хугацааг алдчихж байгаа байхгүй яг тэр цаг хугацааг алдчихж байгаа тэрэн дээр чинь бас мөнгө төрөх яаж байгаа шүү дээ явж байгаа. Тэгэд тэр мөнгөнүүд чинь хэмнээд гадаад харилцаа ингээ бүгдийг нь ерөөсөө очир дараалахгүйгээр ингээд шууд түргэн үзүүлээд гадаад иргэдийн үнээр явдаг байхгүй юу? Тэгээ зарим хүмүүс бол өөрснөө шууд ирээд үзүүлэх нь хамаагүй аваад үзэл. Дээрээс нь бидрээ дамжаад орчуулагчийн хөлс гэж байхгүй. Өөрснөө ирэх юм бол мэдээж хэрэг орчуулж чадах хүн бэвэл орчууллаа гэхэд тэгэл хүмүүс нь орчуулагчийнхаа хөлсийг төлөх болно гэл ингээ зардал мөнгө ихтэй байхгүй. Тэгээ тэрийг аягүй сайн тэрнээс биш яг та нартай уулзснаа бүхэл юм бэлэн хүрээд ирнэ гэсэн үг шүү дээ тий. Тэгээд манай энэ нөгөө одоо бид нартай ингээд нөгөө нэг дамжаад ясны давуу тал нь одоо та өнөөдөр хаглаанд орчоо буцлаа шүү дээ. Тэгэхэд эргээд магадгүй ямар нэг асуудал гараад эмчтэйгээ холбогдох бол эргэх холбоог чинь хийж өгч байгаа байхгүй юу. Тэгээд хоёрдугаарт бас нөгөө одоо юу яа та заавал дараагийн удаа дахиж ирэх шаардлага байхгүй. Хэрвээ хагалгаанд орохгүй ч юм орохгүй л одоо заавал бүр зайлшгүй шаардлагатай үед гэхээс биш заавал одоо буцаж ир шинжилгээ өг гэдэг буцаж ирж нэг ийм авахын төлөө ч юм уу те ир шинжилгээ өгөө тэгээд ингээд тийм ойлголт тэр чинь өстой чухал юм биш үү. Тэгээд тэр чинь одоо энэ жаахгүй өвчтөнд бид нарт онлайнаар материал нөгөө эмч анх одоо хэдэн сарын дараа тийм шинжилгээнүүд өгөөд бид нөлөө явуулаарай гэж хэлнэ. Тэгэнгүүт бид нөгөө нэг тухайн үед нь цаг нь ингээд шинжилгээнийх нь хугацаа болох үед нөгөө хүмүүстээ сануулна. За ингээд одоо шинжилгээгээ өгчгөө тийм тэгээд тэдний өдөр гээд онлайнаар бид нар цаг тохироод
эмчтэйгээ шууд газар дээр нь ажиллах хийгээд за ийм бичиж өгье гэдэг. Ерөөсө тэр хүн ирэх шаардлагагүй. Оо ямар гоё юм бэ. Тэгвэл тийш хараа за миний бодлоо би зүгээр бодлоо хэлээ л да. Яа тэгэл нэг онлайн ингээд мэдээлэл аваад ингээд өгчнө гэдэг чинь би л баярлах юм байна. Яагаад баярлах юм гэхээр нөгөө замын зардал нөгөө хоол ундаа нөгөө байр сав те хүнд жоохон ийм юу хүн бол тэгээд дахиад дагуулж ирэх хүн гэл маш их зүйлийнхаа зардал мөнгөө хэмнээ тэргээ зөвхөн имлэгтэй. Тийм. Тэгээд юм биш үү? Онлайн тэр эмчнэр бол яг тухайн үедээ давтан үзэж явах үедээ бол яг Тайванд ирж байгаа одоо үзлэгийн мөнгөөр л номерын мөнгө төлөө явуулчихна. Тэрнээс нөгөө нэг юу гэдэг вүлээ чи онлайнаар юм чинь мөнгө нэмэгдэн ч гэх юм уу тийм тиймэрхүү юм байна. Яг л үзүүлсэн. Яг л ирээд үзүүлж байгаа шээ. Ирэх зардал тэр одоо дотоод зардлын мөнгө л бүр айгүй финиш одоо юучгүй болоод тэр нэмрүүгээ явах. Яг үнэ тийм. Хэрчих гоё юм шүү. Тийм эрт үзүүлж эрт төлөвлөж явахгүй бол нөгөө нэг одоо эндээс ч ингээд хүмүүс явхад л бид нэр юм өгж явуулна нөгөө нэг өстэй туслаач мөнгөөр авч явахт нь мөнгөөр нүгж явуулаад тэгэхээр нөгөө им авч явахаас хүмүүс айн тийм тэр аргагүй шүү дээ. Тэгээ манайх ч нөгөө цаанаасаа нөгөө нэр устай эмчийн зөвшөөрөлтөө яг тэр хүн зориулсан ууд уданд нь савлцаа. Тэгэхээр ихэд хүн тэгээд аваад явхад гайлаар энэ тэр ямар үгүй айгүй чи нөгөө нэг юу бизнес биш нөгөө нэг зүгээр харах юм биш. Эмнийх нь орц гарч бүх юм бичсэн байгаа. Хүлээж авах хүнийх нь нэр уусан гэх бүх юм байж байгаа учраас бол тэгвэл нэг хүн тийчгээс тусалчих юм биш. Тэгээд ер нь хүмүүс өвчтөнгүүд бол тэрийг ойлгоод явахтаа бол надаас тэгвэл ингээ болохгүйгээд байсан байхгүй. Ээжтэй ингээ юм ааш. Би болохоор айгаад байхгүй. За ямар ч юм нөгөө дотор нь яах юм бэлээ гэнэ. Энд чинь эрсдлээс айж шүү. Энд чинь үнэхээр айж. Тэгэнгүүт чинь яг би чамаас асуусан шүү дээ. Ингээд ээжийнхаа нэртэй гинэ ингээ яана. Уул нь ээж гэдэг утгаар нь тусалчмаар яах вэ гэдэг ингээд. Тэгээ би бас тэрэн дээр бас тэгээ бас нөгөө нэг ер нь бол болгоомжтой. Одоо жишээ нь бид нар чинь бол нөгөө эргэх холбоотой найзлалтай хүмүүс тэр хүний гартыг өгж штэ. Тэрнээс нэг зүгээр нэг хүн тэг гуугаад яана тийм ийм аваа явчих гэвэл бас тэрийг бол бид нар яахгүй шүү дээ. Бид нар чи өөрснөө яг имлгээс нь аваад тэр хүнтэйгээд ийм бичиж өглөө гэх. Тэгэхээр тэр хүмүүс нь онлайнаар ингээд мөнгө шилжүүлж чинь имлэг рүүгээ. Тэгээд тэр яг найдвартай ахгүй бид нарын хувьд бол гэтэл магадгүй болдог гэж ингээд бас ингээд өөр хүнээс тусалж өөр юм гэдэг бол амар юм. Тэрийг бол бид нэр хариуцахгүй шүү дээ. Тэр чинь мэдэхгүй. Тэг болдог гэсэн гээ бидтэй гэж суугаад авах бас байж болохгүй. Тэгвэл болохгүй юм байна тийм. Ер нь бол тэгэхээр би бол одоо бас гуугаад байгаа юмд бас өгөх нь миний зөвл болох тийш хандах юм байна да. Тэгэхдээ юу хамгийн гол нь яагаад ингэ хүнээр гуйж өгж явуулаад байна гэхээр маа Тайванд чинь нөгөө нэг карго байхгүй. Наашаа чинь нөгөө шууд нислэг байдаг. Корей шиг те Корей шиг ингээд Корей Турк гэдэг шиг шууд ячиж болохгүй. Дандаа ингээд нөгөө хүн гоохгүй бол ийм бас нөгөө каргонд авдаг байхгүй шууд пост гэдэг нь чинь ийм авахгүй. Тийм болохоор чинь яалтчгүй нөгөө хүмүүсийн ямиг дараагийнхаа хүмүүсийг гойж өгч явуулдаг байхгүй юу. Ер нь эмний нөгөө одоо үн ч юм уу эмний чанар ямар байдаг юм бол тэр тал дээр бол яста бардам. Имчилгээний чанар Тайван ч өөрөө Америк стандарт, Японы стандарт, Европ стандартаар явдаг учраас дэлхий дээр гарч байгаа ямар шинэ эм тариун тип бүгдээр имчилдэг. Ер нь бол эрүүл мэндийн салбарт бол дэлхийд нэлийн дэв үр татдаг тийм маш чанартай үйлчлэгтэй. Эмчилгээний хувьд бол би одоо нэг 12 жил орчуулга яг энэ эмнэлгийн чиглэлээр ажиллаж байгаа. Тохиолдолд бол ер нь бардам хийлээ шүү. Мэдээж ганц нэг хоёр хүн бол нөгөө нэг өвчнөө хэтрүүлээд тийм хугацаагаа алдсан шилж байгаа юм биш үү. Тэгээд тэдрээсээ шалтгаалаад тэр эмчилгээний үр дүн бас яах юм. Тухайн өмнөөсөө л шалтгаалж яаж байгаа болохоос яг эмчийн талаас бол ерөнхийдөө их сайн шүү. Эмийн хувьд бол хуурамч эм гэдэг ойлголт Тайванд байхгүй. 100% бол яг угаасаа юу эмчийн заавраар эмээ аавна. Гэтэ эмээ авахдаа эмчийн заавраар авахдаа эмнэлгээсээ л аавна. Эмчид үзүүлж байгаа шүү дээ тэр үн. Тэрнээс эмч зүгээр бичээд чи тэр аптекаас авч авах гэдэг. Одоо нэг манад нэг ийм хилэн болоод байгаа штэ. Нэг ийм чи ягаад тэр хүнээс очиод аваарай гэхээр тэр нь нөгөө сүлжээ мэт болсон юм шиг гэдэг хүн болгоо ойлголтод ороод байгаа штэ. Тийм биш.
ерөөсөө л имлэг дээр очиад авах юм тийм. Имлэг нь өөрөө имлэгийнхээ аптектай. Тэндээсээ л өөрийнхөө имлэгийн аптекаас л шууд одоо нөгөө имлэгийнхаа төлбөр тооцоог хийхэд эмнийхээ мөнгөтэй хамт ингээд гарчдаг байхгүй юу. Тэрнээс биш гараад нөө гаднаас аваараа гэдэг ойлголт гадны юу хийгээгүй. Зүгээр мэдээж ханиад хөнгөн юмнууд байна шүү дээ. Одоо янз бүрийн хөнгөн юмнуудыг бол энэ аптекуудаас очиод авчиж болно. Тэгээд аптекууд нь бас нөгөө юу яадаг байхгүй юу. Эм чинь одоо ингээд нөгөө нэг сард ингээд имийг дандаа сараар бичиж сараас илүү бичихгүй. Тэгээд сараар бичихтэй одоо тэр хүн мэдээ жил энэ имийг уух байлаа шүү дээ тийм. Бүтэн жил уух хэрэгтэй юм байлаа гэхэд тэр хүн заавал тэгэж имлэгрүүгүй одоо цаа нэг хагас жил гэж бодъё л да. Заавал имлэгрүү очихгүй. Эм чинь бичгийг хийгээд нөгөө эрүүл мэндийн даатгалын бүртгэлийг оруулцдаг. Тэгэнгүүт яг имэн дуусангууд нөгөө гэрийнх нь ойрхон аптекууд нь тэр аптект очиод нөгөө эрүүл мэндийнхаа картыг уншуулчихдаг байхгүй. Тэгээ уншуулчингууд дараа сарын имэн эрэхт нь аптек нь таны дараагийн сарын им чинь ирсэн байгаа шүү. Тухайн гэрийнх нь ойролцоох аптекууд руу даас нь имнүүдээ үргэлжлүүлээд авдаг байхгүй юу. Тэрийн нөгөө эрүүл мэндийн карт дотор нь хийгээд өгсөн байдаг. Тэр нөгөө чиптэй картыг уншуулгууд за энэ хүн 6 сараар им уун гэхээр одоо энэ аптекээс 6 сараар болоо өгөө тий. Одоо ер нь хараа энэ 50-ны нөгөө имлэг гэдэг одоо сурагч оюутнууд шүү дээ. Тэгэхээр 50-ны одоо дээд сургууль, эмнэлгийн дээд сургууль ангаах ухаан гэсэн үг тийм ээ. Тэгэхээр чинь ер нь хэдэн жил гэж байдаг юм болоо. Одоо манайд бол айгүй 10 жил гэж сонссон. 10 жил гэж сонсч байсан. Ер нь бол 50-ны номер 1 мэрэгжил бол эмчийн мэрэгжил хамаг цаг зав бүх юмуу зарцуулж иж арай чамаар төгсдөг 10 жил болж иж яг эмчийн юунд очив. Одоо тэр чинь нөгөө нэг дадлах хийх юу өдөртэй нийлээд юм шиг байна. Тэр надад нэг эмчтэй гэж ярьжсэн. Тэгэхээр ингээд одоо эмчнэр гэл ингээд одоо би мэдээч хэрэг нэвтрүүлгээ ингээд хийх гээд маш их судалгаа хийсэн байгаа шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. Би одоо өөртөө чинь ингээд ингэж яриад чинь ингээд юм хараад нэрээ юу асуух вэ ингэхгүй байгаа чинь би бас тэр ишээ судалсан тий. Тэгээд хинээсээ юугаа асуух уу гэдгийг мэдэрсэн байгаа шүү дээ. Гэхдээ нөгөө эмчнэр ер нь ингээд яг тийм одоо ажил хайсан тэгсэн нэг сураг байдаг юм. Тэгэхээр цалин мөнгө сайн байна уу? За эмчнэр бол угаасаа гараал тэгэл мэдээж ажилтаа. Бид нар чинь тэгж асар ихээр төсөгдөг юм шүү. Яг нөгөө явсаар байгаа шалгуурлалтанд энэ явсаар байгаа. Үлдсэн хэдэн тийм үлдсэн ер нь л би юу нэг эмчиг ажил болов уу гэж сонсож байгаа. Би бас ажил хайж яах гэж сонсоо. Тийм. Цалин болов. Гэр цалин бол номер 1 хамгийн орлого сайтай мэрэгжил. Ерөөсөө тийм байна. Тэгэхээр ерөөсөө ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө нэгдүгээр тал гэсэн үг байна шүү дээ. Эмч, багш, хуульч гэж байна. Цагдаа гэлөө эдгээр чинь хаягийн өндөр цалинтай байдаг гэж. Яалтчгүй шүү дээ. Гэхдээ ард түмнийхээ төлөө тэгээд их өндөр үнийн өгчлөө. Тэгэнгүүт тухайн хүмүүс ард түмнийхээ төлөө үнэн чи яхан л чухал. Тийм яг үү. Тийм үү. Оруулж хэрвэлгүй одоо янз бүрийн цагдаа гихт чинь яг л ажиллаа хийдэг. Тэрнээс нөгөө хүнээс ингээд харьяалагдсан тийм юм биш л болж таараад тэгээд янз бүрийн тийм иламанд өртөхгүй, янз бүрийн илам болохгүй байгаа чинь яг эндээ бас гол шалтгаан байгаа юм байна шүү тийм. Эмчнэр бол үнээр хангалттай цалин авдаг гэж байна. За тэгвэл хоёлоо гоё гэгээлэг юм ярина. Одоо ингээд үгүй энэ гэгээлэгдээ биш байхгүй. Бид хоёрын ярьсан яриа бол ерөөсөө хүмүүст маань, иргэдэд маань маш их хэрэгтэй тань мэдхүү болно. Ийшээ зүтгэж байгаа маш их хүмүүс байгаа, үзүүлэх гэж байгаа маш их хүмүүс байгаа. Даа ялангуяа миний ингээд харснаар бол маш их хүн ойрын хугацаанд гэдэг утга чанар гараад ах шиг санагдаад байна. За тэгчээд ирчээд юг бол ярьжсэн шүү дээ. Хавдрыг бол 100% бити бодорой те ямар ч байсан тэр чинь бол ойлгомжтой өвчин. Тийм биз дээ. Яг тухайн өвчин чи өөрөө ойлгол. За тэр дөрөвдүгээр энэ хэддүгээр зэрэгтэй хүрэхгүй тул хүн яах ёстой өөрийгөө нөгөө тогтмол эмчэд үзүүлж харуулж тэр аимшигтай эргэж буцахгүй ёстой яагаад уйлаад ч буцахгүй юм руу орох гэдэг шүү дээ тийм ээ. Хийхгүй тулд ерөөсөө хүн нөгөө эмнэлэгт заавал үзүүлж байгаа. Одоо бид нэр гээд би одоо жишээ нь жилд заавал нэг үзүүлдэг бүх. Энд чинь нөгөө өөрийгөө мэдээд авчиад шүү дээ.
Яг нэг бодлын болохоор би ингээд мэдээд авчгаараа яг ийм тийм өвчтэйг санаагаар унахах гэж айдгийн. Аз бол тийм биш байгаа юм. Тийм учраас хүн ер нь нэгдүгээрт эмнэлэгт үзүүлж явах ёстой. Нөгөө өөрийгөө сэргийлэх юм тэл. За тэгвэл эмнэлэгт ирээд одоо маш их баярлаад ингээд бүр зас би идэгчлээ одоо ерөөсөө зүгээр л имээ аваад байж гэн гэсэн маш их хүн байгаа үстэй. Байлгүй ах тийм. Тэрнээс нэг гоё сонь сайхан нэг юу яриачтэй. За одоо хүн болгон л угаасаа ингээл эмчлүүлээл үнэхээр тэрний төлөө хийж байгаа шүү дээ. Тэгээд зорилгоо биелүүлээд одоо нөгөө эрүүл болоо явж штэ тий. Тийм болохоор тэр одоо хүн болгон л ер нь одоо яг тэр эргээл одоо болроо гэстэйгээд ингээд мэдээж авчаад зөндөө Монгол би яг тодорхой хүн гээгүй шүү дээ. Тэр гэж хэлээгүй. Жишээ нь болроо туяа гэж хэлээгүй. Ер нь хүмүүстэй гэж имчлүүлчихэд ингээд чамааг эргүүлээд баярлуулж байгаа тэр байлгүй байлаа. Баа хүн болгонд хүн болгонд баярлсан сэтгэлээ илэрхийлнэ. Монголд очихоор тэгээл өстой болроо мэн гэлээ. Дайзаа гоё тийм бас ер нь багцаал бол ер нь хэдэн хүнд сайхан тусалсан болоо. Одоо багаараа шүү дээ. Одоо эн чинь манай би чи 12 оноос хойш хэд чинь одоо манай Facebook чинь маа чин зар буст юу ч хийгээгүй шүү дээ. Зөвхөн нөгөө урсгалаараа явж байгаа 5-6 мянга гаруй гишүүнтэй болцсон байна гэхээр чинь одоо тэндээсээ ер нь имчлүүлээд янз бүрийн тийм гоё буцаад явсан хүн багцаал бол хэд байхаа. За одоо сар одоо яста тэрийг тоож байгаа биш л байх гэж би бодож байна. Биш байгаасаа гэж бас бодож байна. Ягаад гэвэл өвчлсөн хүмүүс их бай биш байгаасаа яг тодорхой хэмжээний тооны байжгаад тэгээ баярлаад явсан юм байгаасаа гэж би бодож байна. Яг Амьдрал тааралцсан хүн бүхэнд баярлалаа хаз чаргал бэлгэлсэнд баярлалаа баяр чаргал бүхнийг минь хуваалцсанд баярлалаа та нартаа баярлалаа уулзаж учирсан хүн бүхэнд баярлалаа ухаарал бэлгэлсэнд баярлалаа өтгөр хүнийг минь хуваалцсан баярлалаа та нартаа хүнийхэн хорвоогийн хорон бүхэн ерөөлтэй хайрын нэрлийн гэгээтэй хорвоогийн урт аймыг хамсатуулан өнгөрүүлж буй хүмүүс та нартаа баярлалаа баярлалаа инээд бэлгэлсэн хүн бүхэнд баярлалаа итгэл хайрлсан хэн бүхэнд баярлалаа зүрх сэтгэл бүхнээ зориулсан баярлалаа та нартаа баярлалаа амьдрал бэлгэлсэн хүн бүхэнд баярлалаа хайрыг мэдрүүлсэн хэн бүхэнд баярлалаа утга учир минь болсон үрстэй баярлалаа та нартаа хүнийхэн хорвоогийн учир бүхэн өвдөстэй ухаал сэхэрлийн шижинтэй Олирхон цаг хугацааг хамсатуулан өнгөрүүлж буй ухаал та нартаа баярлалаа баярлалаа амьдрал тохиолдсон юм бүхэнд баярлалаа алдаа оноотой үйл бүхэнд баярлалаа сургамж дурсамж бэлгэлсэн жилүүдэд баярлалаа амьдрал минь хүнийхэн хорвоогийн ижин бүхэн гэгээтэй инрэл хайрын ялбатаа инхэн онцаг
цаг хамсаа тулан өнгөрөөж буй ихэн та нартай баярлалаа ихэн найзуудаа баярлалаа амьдрал минь